Сайн байцгаана уу? Улирал үндэсний шгшээ багийн тамирчин, Монголын багийн спортын анхны легионер тоглогч Ган Тогтгийн Ханц Зүрэн байна. Хамгийн анх болохоор 2015 онд АТВ аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор яг шгшээ багтаа дуудагдчихсан. Тэгэхэд бас одоо яг манай шгшээд 17 настай дүүнер маань байгаа. Тэгээд яг тэдэртэйгээ адилхан ихчнэртэйгээ ингээл анх уулзаал уцтай шгшээгийн тамирчин боллоо ш. Тэгэл аягүй том бодоол том мөрөөдөлтөй хүрнэ гэж хичээгээл бэлтгэлдээ орж. За сайн байцгаана уу? Монгол Улсын Улирлын шгшээгийн тамирчин Баттгоогийн халуун заяа байна. Хамгийн анх гэх юм бол яг энэ мөрөөдөл байсан, яг мөрөөдлийн одоо ихч нартайгаа ч юм уу те багийн тамирчдтайгаа нэг баг болж тоглож байгаа нээр гоё мэдрэмж байсан. Тэгээд яг тэр хүмүүстэй ингээд нэг багт ороод тоглоод бэлтгэлийг явна гэхээр амар догдолж исэн тэр үед. Ер нь бол амар бахархмаар мэдрэмж яг одоо яг энэ хувцсан дээр ингээд Монгол Улсын яг логотой юм хувц өмсөж байгаа нөр амар бахархмаар. Тэгээд яг тэр талбай дээр яг тэр Монгол Улсын дээр төрийн дуулал яваад тэр яг ингээд Монголын нэрийг дуудуулах болно гэхээр яг огшмоор бахархмаар мэдрэмж гэж байна. Сайн байцгаана уу? Монгол Улсын шгшээ багийн тамирчин, олон улсын жинэ мастер Ган болдын инх наран байна. Монгол Улсынхаа нэрийн өмнөөс орж ийн гэдэг нь бол миний нэр төр үерэг. Тэгээд энэ цээжин дээр байгаа талбай соёнбоо орж омогшиж ер нь өөрөөрөө нэг бахархад мэдрэмж төрдөг. Уран мөгдөг зүйлгээ тэгвэл хүн болгон л адилхан болоо тэг мэдээж гэр бүлийнхэн маань гэдэг. Миний ард бүр асаалттай одоо бараг танкнаас том нэг тийм механиктэй бүр сэтгэл зүрхээ бүр бүгдийг нь надад зориулдаг тийм гоё их хайрыг одоо надад өгдөг гэр бүлийнхэндээ ер нь бол маш их одоо урам зориг авч тэднээсээ бас итгэлийг авч дээрэс нь илүү сайн тоглоход маань бас илүү тэг гэрийнхнээ бодол намайг ямар их одоо дэмждэг үлээ гэж бодоход бол Сэмэнөө намайг Галман логтой их зал гэдэг. Одоо шгшээ багийнхаа хамгийн залуу тамирчин гэдгээр явж байгаа. Одоо 17 настай. Спортлонд нугас амар шантрах тохиолдолд гардаг. Гэтэ шантрах болгондоо ингээд яагаад гэснээ бодоод тэгээд надад ингээд итгээ түлээж байгаа хүмүүсийн итгэл хүлээлтийг бодох нь илүү хүч олж өгдөг. Энэ удаагийн тэмцээнд болохоор спонсорууд одоо яг өөрчлөгдсөн байгаа. Тэгээд нэмэлтээр болохоор манай KFC орж ирсэн. Тэгээд ер нь бол ингээд спонсор байгууллагууд амар ховор идэг байхгүй юу? Орж ирэх нь яг саксыг бодвол яг тийм болохоор ер нь KFC-г одоо ингээд ивент этгээд энэ удаагийн тэмцээнтэй хамтраж ажиллаж байгаад их баярлж байгаа. За сайн байцгаана уу? Монгол Улсын шгшээ тамирчин Жон Хосойрын нэргүй байна. За тэгээд спонсор ер нь эрэгтэй багууд ер нь харьцангуй спонсор өндөртэй байдаг. Эмэгтэй баг бол жоох харьцангуй жоохон спонсор тутам жоох муу яваад байдаг. Тэгээд KFC-гийн хамт олон та бүхэндээ баярлалаа. Зөв миний ард ямар ч нөхцөлгүй ямар ч одоо тийм хүнд зүйл шаардахгүйгээр намайг дэмжиж байжсэн хүмүүс миний ээж. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү гэж хэлээ. Тэгээд одоо царайг нь харж ирсэн хайртай шүү гэж хэлж байгаа гэдэг ингээ камера дэмжүүлээ хэлэхээр доглоод шүү дээ. Тэгээд бас гэр бүлийнхэндээ маш олон хүмүүст баярлалаа гэж хэлмээр байдаг. Ээжтэй хайртай шүү. Ер нь анх тоглож эхэлснээс хойш гэрийнхэн маань надад амар дэвшлэг болдог байсан. Үргэлж чадна гэд итгэл урам зориг өгдөг байсан болохоор хайртай шүү. Яг одоо ингээд зогсож байгаа нь болохоор яг энэ багц ихсээ дуудагдсан нь бол мэдээж манай анхны багш Дэлгэрмаа гişийн маань ачих гавья гэж боддог. Тэгээд яг өдөө зэрэгтэй одоо ийм өдөө зэрэгтэй тоглоход минь одоо маш сайн суурийг тавьж өгсөн багштай маш их баярлалаа. Энд маш их хайртай шүү. Таны хаачиг эзэж мартахгүй гэж хэлмээр байна. Тэгээд бас эцэг их ар гэрээхэндээ дандаа дэмжиж одоо бүх юмар дутаахгүй одоо ингээл дэмжиж урагшуулдагт нь бас баярлалаа. Өндөрлөгт одоо за би волейбол тоглоод 2 жил болж байгаа. Тэгээд манай нутгийн бие дэврийн багш байдгийн. Тэгээд надад анх волейбол зааж өгчээсэн. Тэгээд бэрх жаргалын амгалан баяр өгчтэй танд багш их баярлалаа гэж.